За энэ гурийн кото гэдэг дүрм байгаа. За энэ кото гэдэг дүрм нь болохоор ерөнхийдөө бичгийн хэллэг гэж хэлж болно. Бичгийн дээр айгүйх харагддаг тийм. За Японоор тайлбарлах юм бол шинасай штева икемасен тиг инг сквал тэгж болохгүй гэж ерөнхийдөө бол тэмхүү утга санааг илэрхийлдэг. За монголоор хэдүүлээ харъя. Тэгэхгүй байх хэрэгтэй, тэгж болохгүй, тэгэхгүй байх гэд тэ эсвэл тэгэх хэрэгтэй, тэгэх ёстой, тэгэх гэсэн тушаал тушаах тийм утгатай гэж байна. За Сицузоку буюу котожийг нь харах юм бол үйл үгийн жишөө дээр нэмэх нь кото тэ үйл үгийн жишээ нь каку кото гэж бичих хэрэгтэй. Эсвэл бичих ёстой гэж орж ирж гэсэн үг шүү дээ. За най кей болохоор най хэлбэр дээр нэмэх нь кото. За каканай каку ч нөөрэ каканай болно. Тэгэд каканай кото гэхээр одоо бичихгүй байх хэрэгтэй. Бичихгүй байх гэсэн утгаар орж ирнэ гэсэн үг. За аннай шимас. Аннай но кото буюу аннай гайд хийхтэй. За дараагийнх нь図書館では食べ物を食べないことбуюу номын санд хоол идэхийг хориглоно гэж энэ дээр бичсэн байна тий. За энэ дээр айгүйх ингэж бичгийн хэллэг тошока энэ төр дотор ингэж бичээстэй байдаг тий. Табеной кото гэж бичсэн байдаг. Тэгэхээр тэгж болохгүй, ингэж болохгүй жоохон хатуу хэлбэрийн ийм дүрм юм байна гэж ойлгож болно гэсэн үг. За коэн дэва якью я сака о шинай кото буюу коэн дэва цэцэрлэгт хүрээлэнд якью гэдэг чинь бейсболыг хэлж байгаа. Якью я бейсбол болон сакао буюу хөл бөмбөг шинай кото буюу тоглохыг хориглоно. Цэцэрлэгт хүрээлэнд бейсбол болон хөл бөмбөгийг тоглохыг хориглоно гэж орж иж байна гэсэн үг. За дараагийнх нь болохоор сенсей шукудай ва ашта маде ни яру кото. Сенсей багш нь хэлсэн юм байна штэ. Шукудай ва ашта маде ни яру кото буюу гэрийн даалгавраа маргааш хүртэл заавал хийсэн байх ёстой гэсэн утгаар ингэж орж иж байгаа гэсэн. Тэгэхээр дандаа өгүүлбэрийн хойно явж штэ. Тэгэх ёстой, тэгэх хэрэгтэй тий. Эсвэл тэгж болохгүй, тэхгүй байх, тэгэх гэсэн юмрхүү хатуу хэлбэр байна гэсэн үг. За ицуцукаймаска буюу одоо хизээ энийг хэрэглэх вэ гэхээр шижия чуи я кисоку о цутаэру гэж байна шүү дээ. Жишээ нь шижи гэдэг маань болохоор тий зааварчилгаа буюу одоо хүн шижи хийхтэй. Чуи гэдэг нь болохоор анхааруулах. Кисоку гэдэг маань болохоор хууль дүрмтэй. Дүрмдэр бол ингэж хэрэгэлдэг гэж чинь одоо шинэ самбар байдаг шүү дээ. Тэг голын хажууд энэ тэр самбар байх юм бол тэрэн дээр каваде йоган оёганай кото буюу одоо гол цэлэхгүй байх гэж бичсэн байдаг тий. За харигами татефута болон кейжибан тэгээд хайфуё принт дэ цукав буюу харигами гэдэг нь болохоор ингэж одоо тий ингэж ханман дээр наасан цаасууд байдаг штэ. Зарлал шиг тэдний хэлж байгаа за татэ бута гэдэг нь болохоор тий бас самбар гэж ойлгочих болно. За кейжи бам буюу энэ бас одоо тий энэ бидний ерөнхийдөө энэ самбар. За хайфуё буюу одоо хүнд ингэж тараадаг цаас тий эднэр дээр одоо принт хийгдсэн дээр нь болохоор одоо зяа энийг би дараагийнх хэлээд үгүй. За гуравтлан шууд оръё. Гакко де сенсейга иттари ояга кодомо ни иттари суру кото мо ару гэж байгаа байхгүй. Тэгэхээр гакко де сургууль дээр багш нь юм уу те багш нь хэлдэг ч юм уу эсвэл эцэг ихэн одоо үр хүүхэдтэй хэлэх үед бас ордог гинэ. За жишээ нь энэ чи багш нь хэлсэн байна тийм ээ. Зя багш нь хэлсэн байна тийм сенсей рүрү ва
Мамору кото буюу багш нь за тий одоо дүрмийг бол рүүлийг бол одоо мөрдөөрэй, дагаж мөрдөх ёстой гэж хэлсэн байна тийм. За канаразу бунно сайгоны цукаа буюу би түрүү хэлсэнчлэн заавал үйлдвэрийн арт орж ирнэ гэсэн үг. Сенсей багш нь бас хэлсэн байна шүү дээ. Шукодай о васуренай кото гэд тий. За хэдүүлээ хоёрыг нь харах юм бол энэ соку гэдэг маань болохоор аяллыг хэлж байгаа юм байна л да. Аялал тийм одоо ойрхон салхинд гарахыг хэлж байгаа юм байна. Тэгэхээр жужины гаккуны шүүгөө но кото буюу тэр аялалд 10 цагт сургууль дээрээ цугларсан байх ёстой гэж орж иж байгаа гэсэн.